Mon Logistics Worldwide компани нь 2005 оноос олон улсын тээвэр зуучлал, логистик үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Салбартаа тэргүүлэгч үндэсний баялаг бүтээгчдийн нэг бөгөөд хэрэглэгч харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг үйлчилгээг эрхэмлэн ажилладаг. Далайд гарцгүй газар зүйн байрлал хязгаарлагдмал манай улсын хувьд бүх төрлийн тээвэр логистикийн зардлыг хэмнэж, тээвэрлэлтийн хугацааг богиносгох зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой. Зах зээл дээр одоогийн байдлаар 200-га тээвэр зуучин компани бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь Монголын маш их өрсөлдөөнтэй зах зээл байдаг. За энэ зах зээл дээр давуу байдал бий болох үүднээс манай компани ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. За энэ стандартыг нэвтрүүлснээр аливаа байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн байхыг шаарддаг ба түүнд хяналт тавьдаг. За манай үйл ажиллагаанд ISO 9001 стандарт хэрэгжснээр бид үйлчлүүлэгчтэй маш өндөр чанартай үйлчлэгээ үзүүлж олон улсын стандартад нийцсэн үйлчлэгээр үйлчлэгээ үзүүлнэ гэсэн үг юм аа. Нэг хэрэгжүүлсэн байгууллагаас чанаргүй бүтээгдэхүүн гарч болох уу гэвэл бас болох талтай. Яагаад гэвэл энэ бүтээгдэхүүнийх биш учраас тийм ээ. Энэ стандартыг хэрэгжүүлэхээр яадаг юм бэ гэхээр тухайн байгууллагын үйл ажиллагаа журамлагддаг. Одоо бүх үйл ажиллагаа нь энэ стандартын дагуу журамтай ямар үйл явцаар явахыг оролт нь юу юм, гаралт нь юу юм эцэст энэ стандартыг хэрэгжүүлсэний ач холбогдол нь юу гэхээр хэрэглэгчийн сэтгэл ханамж. Хэрэглэгч хэдий зэрэг өндөр сэтгэл ханамжтай байна тэр хэмжээндээ л энэ стандартын ач холбогдол гэж харагдаж байгаа юм да. Mon Logistics Worldwide компани нь энэхүү стандартыг нэвтрүүлэн 6 твийн 85 орны 300 гаруй харилцагч түншүүдийн өргөн сүлжээгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт хүрэн ажиллаж байна. Тус үйл ажиллагаанд ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлэхэд зөвлөхөөр ажилласан үндэсний хэмжил зүйн газар, гайл, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, Улаанбаатар төмөр зам болон Mon Logistics Worldwide компанийн үйлчлүүлэгч байгууллагуудын төлөөллөд оролцлоо.